Сайн. Энэхүү бичлэгээр би эрхээ Steam Champ-ыг ашиглах гэсэн зөвлөгөө зааварчилгаа бичлэгийг оруулна. Аюуны төрөнд Facebook ZigGG ташаазраас streamer гээд сайт руу орох байгаа. Орохоор ингээд Creative Tools гээд иймэрхүү сайт ороод ирнэ. Тэгээ яг баруун дээр харж байгаа Setup Live Stream гээд энэ дээр дарж орсноор яг live stream-ийнхаа Steam Champ-тай холбогддог юмнууд нь гараад ирнэ. За яг дээр харж байгаа Use Steam Key гээд Live Stream Key гээд байгаа. Тэрэн дээр нь дарахаар яг баруун дооронд Live Stream Setup гээд Server URL Steam Key гээд хоёр юм гардаг. Тэгээ энийг копидж аваад Steam Champ руу орох хэрэгтэй. Тэгээд яг энэ баруун дээр харагдж байгаа гурван ширхэг цэвэг дээр дараад Ingest гэж яг Steam notification-ы доор байгаа Ingest руу оронгуудаа яг баруун дээр харагдж байгаа add гээд энэ дээр нь дараад яг саяны server URL копиж аваад paste тэгээд яг ямар хөө юм бэ RTMP гээд яг тэр нь ороод ирнэ. Тэгээд server key нь болохоор яг энэ don't show the key while on stream гээд энэ дээр копиж аваад тэгээд title дээр ямар ч хамаагүй одоо Facebook-ийн stream хийх юм уу YouTube-ийн хамаа гэдэг тэрга ингээ онцгоолоод нэрийг нөх байгаа. За ингэж холбосныхаа дараа ерөнхийдөө Steam-ийнхаа settings-ийг хийх ёстой. Энэ дээр болохоор resolution буюу яг Steam-ийнхаа чанар чинь 720 1080 гээд ерөнхийдөө энэ хоёр айлын сонгосон дээр Facebook дээр Steam хийж байгаа бол 1080 зөвхөн level up пэйжүүд дэмждэг байгаа. Level up болоогүй пэйжийг бол 1080 дэмжихгүй. Тийм болохоор 720 дээр нь сонгоод FPS 60 дээр нь даруулад bitrate нь ерөөхдөө минийх бол нэг 5000-аас 6000 хооронд байт. Тэгээд advanced settings нь болохоор нэг оролдоод хэрэггүй. Яг иймэрхүү байдаг байгаа. Тэгээд audio bitrate 96-аас 128 хооронд тайлбарыг сонгоод тэгээд Steam settings маань болж байгаамаа. За тэгээд яг ингэж Steam-ийнхаа settings-ийг болгосны дараа дэлгэц рүү ороод ирнэ. Энэ дээр How to use дээр нь ороод image 1 буюу яг энэ доорч харагдж байгаа Epicenter гэдэг энэ байгаа шүү дээ. Яг эннийх нь оронд хар дүрс сул зай гараад ирсэн байдаг байгаа. Яг энэ сул зайг нөхгүй бол айгүй муухай харагдаад тэгээд энэ дээр нь яг өөрийнх нь нэрийг юм уу дансаа Instagram хаяг, Facebook хаяг гэд яг өөрийнхөө хүссэн юмнуудыг оруулаад тэгээд яг байранд нь тавьсан бол локо дараад яг дээш доош хөдлөж болох болно. Тэгээд хэрвээ нуухыг хүсвэл visible-ээр нараад юу ч харагдахгүй. Тэгээд видеоны хувьд бол original aspect ratio гэд энэ дээр нь дараад ерөнхийдөө бол хэрэггүй. Яг энэ дээр нь дарахаар яг босоогоор рекорд эхлүүлсэн бол энэ яг хэвтээгэр болонгот босоогийнхоо хэмжээгээр орж ирдэг. Тэгээд яг энийг нутраагаад тэгээд хэрвээ дэлгэцэн нуухыг хүсвэл visible дээр нь дараад ингээд болдог. Background нь болохоор color-ууд нь бүгдийг нутраагаад яг хар дэлгэцтэй болгоод ингээд яг дэлгэцнийхаа маань settings тусч байгаамаа. За аудионы хувьд гэвэл game sound нь болохоор энэ яг speaker-ийн зурагтай аудио байгаа. Энийг яг game sound чи их байвал багасгаад бага байвал ихсгээд тэгээ микрофоноос мик чин чанга байвал суллаад их байвал багасгаад иймэрхүү settings-үүдээ өөртөө тааруулаад тэгэрээ. За ингээд Steam Champ-ийн маань өгөх заавар бичлэг маань энэ үрээ дуслаа. Бичлэгтэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Хэрвээ таалагдвал лайк болон шеэр хийгээд мэдээж найзуудтай түгээгээрэй. Илүү их хүсвэл YouTube сувгтаа subscribe хийгээд notification-ын all дээр насаарай. Баярлалаа. Баяртай.